Монгол Улсын төрийн ордны их танхимд хүн хоорондын зай бариулж Монгол Улсын ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, үндсэн хуулийн цэцэн гишүүд, улсын дээд шүүхийн шүүгчид, ерөнхий прокурор болон улсын хуралд ажиллаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагуудын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн зочдыг урьсан байна. Ийн 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын 67.76% санал авсан Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх тангарага өргөлөө. Тэрээр ард түмний эв нэгдлийг нүдний цэцгийн мэт хайрлан хамгаалж, ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэхээ илэрхийллээ. Монгол Улсын төрийн тэргүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж, ард түмний үнэлэхүй олонхын итгэлийг хүлээсэн итгэлийг биелүүлэх цаг тоол эхэлж байна. Бас Монгол Улсын бүрэн эрх тусгаар тогтнолын шинэ зууны түүхийн шанг татах, шинэ ирээдүйн шинэ хөгжлийн гарааг эхлүүлэх нэгэн хариуцлагатай үргийг ард түмнийхээ өмнө тавлаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн өрсөлдөх таныг ард түмэндээ хандаж үг хэлхийг хүсэж байна. Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ миний Монголын эдгэх нэгт ахын дүүсээ, Монгол Улсын их хурал засгийн газрын эрхэм гишүүдээ, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө, миний бие бүрэн эрхт бүтэн заяат хуурга тусгаар Монгол Улсынхаа төрийн тэргүүний өндөр сэндийг түшиж, үндсэн хуулиар олгогдсон эрх хүрхийг шударгаар сахин биелүүлэхээ андгаалan Монгол төрийн тамгыг ёс төртөөр гардан авлаа. Эгэл жирийн жолоочийн гэр бүл төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн агуу түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноож өндөр итгэл найдвар хүлээлгсэн эрхэм хүндэт ард иргэд сонгогч түмэнд гүн талархал эрхийлэн мэхий ёслоё. Намайг төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн Бурхны орноос харж байгаа аав ээжтэй, өвд эцтэй мэхий ёслоё. Миний энэхүү их итгэл найдрыг ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх чөлөө шударгаас үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгэрэй гэсэн манай ард түмний асар их захиа даалгавар үүрэг хариуцлага хэмээн би хүлээж авч байна. Ерөнхийлөгч хүрэлцэх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хайрлаж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын ерөнхийлөгчийн үргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангаргаллаа. Ийн өмнөх ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга тамгаа шилжүүлснээр Ухнаагийн хүрэлцэх Монгол Улсын ерөнхийлөгч боллоо.